Арилгачдын толгой гэлэхдээ хүндрүүлэх биш, хөнгөрүүлдэг хүн чанар чинь хайцсан бэ? Эмчнэр өршөөл ирж толгой бүхийсэн эвертэн туурайтнууд өршөөл идэлж хамраас өгсөн амаргүй Монголын амаргүй нэгэн 7 хоног өнгөрлөө. Шок мэдээ эхэлж байна. Олон хүний халуун амийг аварч олон айлыг элэг бүтэн үлдээсэн Гавьяа Тэмч Батчулууныг 2.6 жил хорих ялыг давзаалдах шатны шүүх хിവэр батлав. Ачид эмчээ өршөөлгүй шийдэгдэгч авилгач хахуулчдаа өршөөж торгодог үнэн худлын дэнс үүгээр хугарв. Эмч сувилагч цагаан өмөргтнүүд өршөөлөрн толгоогоодоо харин эргэтэн дарахтан байсан нь шуу болон нисээд сураг алдран алга болов. Гавьяа Тэмч Батчулууны амнаас хутганы ирэн дээр эсэн минь дүлтгийн төлөө эргэтэн хүлээд суугаа мянган ам эрэлгийн аман дээр итгэл алдаж сэтгэл цөхрөв. Ачид эмчтэйгээ хамт аврал ирсэн өвчтнүүд нь хамт яллагдаж энэ шийтгэлээс хойш эргэтэн шилжүүлэх нэг ч мэс засал хийгээгүй. Игэл жирийн 430 хүн элэг бөөр донор хүлээсээр горилго тасарч байна. Тархины өхөлтэй донорын хүлээгдлийн жагсаалт гэж юм жагсаалт байдаг. Яг өнөөдөр бидний энэ жагсаалтанд нийтдээ 430 хүн бичигдсэн байгаа. Харамсалтай нь одоо ийм процесс болсонтой холбоотойгоор нэгч эргэтний донор гарахаа байсан. Өнөөдөр нэгд өдөр ингээл цуг ингээд орж ирсэн болоод хажууд нь инээж ханаагаал за 3 дахь өдөр уулзъя баяртай гэж бүгд гарна штэ. 3 дахь өдөр хүрээд ирэхэд өчигдөр өнгөрцөн гинэ өрхий. Тэгээ зүрх чи юм уу тийм ээ одоо ингээд юм дийлэхгүй. Тийм одоо үндсэндээ 6-7 тохиолдол гарч чадах. Тэгэл яг тийм өвдсөн харсан хүн чинь ингээл бас би ч өөр адилхан өвчтөн штэ. Хизээ ингээд надад асуудал гарах уу гээл тий. Маргааш өглөө амьд босох уу гээл. Яар шийтгэгдсэн зөвхөн энэ үйлдэлээрээ 3 хүний аим аварч 10 хүнийг хөл дээр нь босгосон эмч Батчулууны бие хүндхэн байна. Зүрхэндээ 7 тэлэгч тавиулсан тархины гавлын ясаа хар багтаа авахулж эмч болохоор шийдсэн чихрийн шижингийн хүндэрсэн хэлбэртэй. Зүрхний үйл ажиллагаа нь 33% хувьтай байгаа. Одоо зүрхний үйл ажиллагаагийн 100% гэвэл тэр хүний зүрхний үйл ажиллагааны одоо 77% нь ажиллахгүй байгаа гэсэн. Ийм хүн бол удаан явган явж чадахгүй, удаан зогсож чадахгүй. Ял шийтгэл оноохтой санаа сэтэл үр дагавар анх удаага гэмт хэрэг үйлдсэн биеэр ял шийдлэх боломжтой эсэх зэрэг хөнгөрүүлж авч үзэх нөхцөл байдал хамаагүй юу? Арилгачдын толгой гэлэхдээ хүндрүүлэх биш, хөнгөрүүлдэг хүн чанар чинь хайцсан юм бэ? Донор олохгүй, долоод ордож, эргэтэн шилжүүлэх мэс засал гацаж, илүү олон хүн амь насаа алдах уу гэдгийг харгалзан авч үзэхгүй юм уу? Батчулуун маань би яах гэж юуны төлөө өнөөдөр бүх бие эрүүл мэндэ бүх юмад амьдралаа зориулаад ийм байдалд орчоод сууж байна гэд одоо уйлж байна л. Эргэтнийг нь авахдаа дагалдах шүрмэс судсыг нь хамт авдаг юм байна. Дангаар нь шүрмэс зарж арилжах ямар ч боломжгүй юм байна. Бид эргэтнийг одоо донороос авахд ганцхан одоо ийм ганц эргэтэн ганц системээр нь авдаг. Бүр тэр эргэтнийг системээр нь авчиж хүн суулгаж үйл ажиллагаа нь сэргдэн шүү дээ. Тэрнээс одоо жишээлх юм бол өөр авлаа гэж бодоход өөрийг одоо судасгүй, шээлгүүргүй ийм мухар бөөр авах юм бол бид нар хүн суулгах аргач байхгүй. Эртний хот элэг гэхээр элгэл харагдаж шүү дээ. Элгийн чин дагаж юу явдаг бол элгийг тэжээж байгаа гол судасаа тасалж авсан артер тараагуур судас. Мөн элгэн дундуур явдаг үүдэн вен гэж хэвлэгээс явж байгаа бүх хураагуур судасууд явж байгаа. Дээр нь энэ дээр цөсний зам явж байгаа. Элгнээс гарч цөсний чинь нарийн гэсрүү залгана шүү дээ. Энээр авч байгаа шүү дээ. Хэсэг хэсгээр нь. Шүрмэсийг болохтай зэрэг дан шүрмэс гэдэг чинь хаана бэхлэгдэх вэ? Ясны товгор хэсэг дээр үеийг ингэж барьж байгаа ч хэдэн талаас нь. Ингэж дамжиж барьж. Тэгэхээр ястай хэсгээс нь хусч ингэж авах юм бол тэгээд тэрэндээ тавихаар тэжээлж амьдрах ургах чадвар нь сайн байна. Энэ болгон бол дэлхий дээр одоо батлагдсан бэлэн аргачлалаар бид хийж байгаа мó. Яг ингэж авдаг. Тийм учраас харин энэ дээр бол цаашлаад удваараа анхаарч үзэхэд элгийн нухта судас моцга бүгдийн дэлгэрэнгүй бичих ёстой юу гэдэг талаар анхаарах зүйл л дээ. Нэг. Яг үүндээ бол хар гэрэн зөвшөөрч гарын үсгээ зурсан гэрээтэй хилцэлтэй. Даанч шүрэн судасных нь өмнө чаг тэмдэг тавиагүй бичиг цаасны алдаал гарсан юм билээ. Гавьяатай эмчин шийтгэл гайтай дарган шагнал авдаг хоёр нүүрний лайланчиг хорвоогоос буцах хүний амны үнэлж баршгүй үнэтэй.